Холын замд ер нь бол өглөөний сэрүүнээр буюу аль болох эрт хөдлөө зүгээрээдэг. Тийм ч учраас бид өмнөх өдөр нь манад ачаага бэлдэж хоноод өглөө хөлдөөсөн мах хүнсээ савлаад гарсан байгаа. За бидний аялал эхэлсэн байна. Улаанбаатар хотоос 60 орчим километр яваад түр зогссон байна. Тэгээд хотод бол бензин өгөхгүй байна. 9 цаг хүртэл өгөхгүйгээд бид 6 цагт хөдлөөд одоо цаг 1:07 өнгөрч байна. Ямар ч гэсэн лүн сум дээр очиод бензин очрлооч болтгоо авах хэрэгтэй юм шиг байна. Одоо бол тал банктай явж байна. Өнөөдөр аюу гоё үйл хэрхэг сэрүүх өдөр байх юм шиг байна. Төвөнгийн баян цогц сум өнгөрөөд явж байхад бол замын хоёр талд хариалсан шар цэцгэс монголчууд болоод жуулчдын анхаарлыг нэлээд татдаг. Тэгээд бид тэрхүү газар хэсгэн саатаад дроноор зураг бичлэгүүдээ бол авсан байгаа. Лүн сум руу төхөөд бороо орж эхэлсэн. Бид бензинд очрлж байхдаа өглөөний цагаан машин давгаад заасан лимитийн дагуу шунхлаг колонкоос 60,000 төгрөнд бензин аваад хөдөлсөн байгаа. Лүн сумаас хөдлөөд цаашх ер нь бүхэл колонк дээр зогсъё гэж бодсон. Тэгээд эхний колонк бол Эрдэнэ сантим Азаалагийн колонк байсан. Энэ дээр бол бензин лимитгүй өгч байгаа гэд 20 машины ард зогсоод банкад өргөж авсан. Бид цаашлаад Булган аймгийн Аршаан цумд байрлах Марс гээд газар зогссон. Миний хувьд өмнө хэд удаа энд тоолж исэн учраас өдрийн болоо энд итгээ шийдсэн. Уулаш. За бид 9 тасархай дээр ирсэн байна. Миний хувьд бол бараг 40-50 удаа хажуугаар нэг мөрч ирсэн. Анх удаа яг 9 дээр нь гарч ирээд байж гин. Тэгээд Тэнгис цагаанагийн хувьд болохоор бас анх удаа болж байна. Бүгдээрээ л анх удаа ирж байна. Ерөнхийдөө 9 тасархай дээрээс гулгах гэдэг бол жуулчд тэр дундаа солонгосч болж яваад зайлшгүй нэг хөтөлбөрт багтах зүйл болсон байдаг. Хонгорын элс үзэж чадахгүй хүмүүс нь Улаанбаатарт хамгийн ойрхон элс үзхийг хүсвэл элсэн тасархайг зорддог гэж сонссон. Хангай аймагт ороход бол бензин колонкийн очрол маш их байгаас гадна машины хязгаарлалтад тогтоосон байсан. Тэгээд очрлоод ч нэмэргүй учраас ундаа усаа аваад Баянгар аймаг руу шууд хөдөлсөн. Баянгар аймгийн явах замдаа бид шинэхэн орсон борооны чигийг үнэртэж эх орныхоо уудам тал, уужимд сэлгэр тэнгэрийг харан биширж, бас тайвширч, эрхчлүүд энэ их оронд төрсөндөө бахархаж явлаа.
Сайхан байна шүү. Дулаахан.